Ер нь бол тэгэл зөрөг шимширмээр л үйл явдлууд болж штэ. Ер нь бол манайхан жолоо барьж байгаа жолооч нар маань дөрмөө биелүүлж явдаг бол ийм асуудал үүсэхгүй штэ. Үнэхээр л одоо тэгээ хүний алтай амийг авч явж байгаа хэрнээ эсвэл утас оролдож чинь эсвэл арх сохтуул ундааны зүйл хэрэгэлцэн үедээ машин барьж чинь, жолоо барьж чинь, тээврийг шалгаж чинь. Ер нь бол тэгэл ярьж хаад үгээр илэрхийлэх боломжгүй ер нь асар хүнд нөхцөл дээр л очиж байна л да. Ийм байдлаар үүсэж байна. Ер нь бол дийлийнх нь бол ер нь бол дөрмөө биелүүлээгүй. Тэгээ согтуугаар тээврийг шалгаад л ийм л асуудал үүсэж байгаа. Тэр дөрмөө биелүүлээ согтуугаар тээврийг шалгаадахгүй, утас оролдохгүй. Одоо жолооч нар маань дийлийнх нь бол утас оролдоод яваад байна л да. Ус оролцсноос бол их осол аваар гарч чинь. Хүмүүс энд чинь. Эсвэл дахиад дутуу болж чинь. Хөгжлийн бэрхшээлээр болж чинь. Тэгэхээр л дөрмөө биелүүлээд уцаа оролдохгүйгээр согтуугаар тээврийг шалгаадахгүй дөрмөө биелүүлээд агшил явчихвал бас аваар хамаагүй багасах л та.